За юу яцхан манайхаа ингээд та нартайгаа шинэ дугаараараа уулзж байгаа да. Маш их баяртай байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ мэдхэд илүү төхгүй булангаар уулзцааж байна. Өмнө нь болохоор бүгдээрээ үлэн кардио үнэхээр тураадгүй үгүй юу гэдэг сэдвээр ярилцчихсан бол өнөөдөр бүгдээрээ яаж хийчихсэн жин хасагддаггүй турдаггүй шалтгаануудын талаар ярилцах болно. Эмэгтэй хүний мөнхийн хүсэл бол гоё бие галбартай байх тийм ээ. Бараг эрүүл байхыг хүсгэхээсээ илүү бараг л ой биетэй байж ивэл зүгээр хамаагүй байгаад байгаа шүү дээ. Нууц биш. Та нар маань одоо жишээ нь Facebook дээр ч юм уу те, Instagram дээр ч юм уу тиймэрхүү сошиал цугууд дээр иймэрхүү асуултуудыг бол та нар байн харж асан байх. Би ерөөсөө юу ч идэхгүй байгаа хэрнээ. Бүр үнэхээр бага иддэг, маш бага иддэг хэрнээ. Ерөөсөө чин хасагдахгүй байна. Өдөр болгон дасгал хийдэг хэрнээ 6-аас хойш хоол иддэггүй хэрнээ ерөөсөө турахгүй байна. Эсвэл би айгүй хөдөлгөөнтэй ажил хийдэг. Тэгээд баг ингээд өдөржингөө баг фитнес хийж байгаа юм шиг ингээд ажил хийдэг. Эсвэл баг ус уусч таргалдаг төрлийн хүн байна гэл тий. Тиймэрхүү одоо эсвэл би ингээд ихэнх үедээ айгуусаа ингээд хасж агаад тэгээд одоо ингээд ерөөсөө гаццсан ингээд ерөөсөө үр дүн дахиад ингээд явха болчлоо гэд. Иймэрхүү асуудлууд ядаж нэг удаа ч гэсэн тань тулгарч үзчихсэн үү? Хэрвээ яг иймэрхүү асуудал тулгараад байгаа бол та яг одоо наашаа суугаад бичлэгээ үзээрэй. Өнөөдөр бүгдээрээ яагаад үр дүн гарахгүй байх 7 шалтгааны талаар ярилцах болно. За үр дүн гарахгүй байх шалтгаануудын хамгийн нэгдүгээрт байж болохгүй хурдан хугацаанд чин хасахыг хүсэх. Энэ болохоор хамгийн нэгдүгээр байх шалтгаан байх нь. За яагаад энэ шалтгаан байгаа вэ гэхээр хин нэгэн турахыг шийдээд одоо жишээ нь 1-р сарын 1-нд хүмүүс маш ихээр тэгж шийддэг штэ тий. Одоо яг тэрэн шиг шийдээд хоолны дэглэм дасгал одоо хин ч хаанаас ч тиймэрхүү мэдээлэл олоод авчих боломжтой болсон. Юунаас эхлэх үү, хаанаас эхлэх үү гэдгийг бол ерөнхийдөө бүгд мэдж байгаа тийм ээ. Дасгал хийх нь байна, хооллох нь байна, тэгээд бас нойр чухал байна гэдэг ч юм уу тий. Иймэрхүү мэдээлэл бол одоо захын нэг одоо Facebook аккаунт ч юм уу одоо бүхэл бараг хүн одоо тэр хин тренер болсон шүү дээ. Тиймэрхүү хүмүүсийн нэг хаяг руу ороход л ерөнхийдөө тийм мэдээллийг бол захаас нь олоод авчих боломжтой болсон. Тэгэхээр хин нэгэн хийж эхэллээ гэж бодъё. За тэгээд багштай ч багшгүй ч хийгээд эхлэнгүүт эхэлсний 7 хоног эсвэл магадгүй сар яг энэ хугацаанд хүн маш хурдан жинхэнэ хасж байгаа юм шиг мэдрэгддэг. Яагаад мэдрэгддэг гэж байна гэхээр хүний биед агуулгаддаг усны хэмжээ одоо хаван одоо нүүрс усаар их хоолдог байсан ч юм уу те. Зүгээр энгийн хоол иддэг байсан, гурил будаа бүр маш их иддэг байсан хүн байх юм бол бүр эрүүл хоолдог хүнээс илүү маш хавантай явж байдаг байхгүй. Тэгэхээр тэр хаван ихлэд багасдаг байх нэ. Ихлэд уснаас эхэлж гадагшилдаг байх нь хүний бие. Эрүүл хооллоод дасгал хийгээд эхлэхээр хөлсөөр тэгээд одоо шингэнээр ингээд гадагшилдаг. Бодисын солилцоос хайжраад ингээд гадагшилдаг байх нэ. Тэрийг хүмүүс маш хурдан жин хасагдж ийн гэж ойлгодог байх нэ. Тэрийг бол усан жин гэж ярьж байгаа тийм ээ. Хүн тэрийг өөхөө хасагдж ийн гэж ойлгоод байдаг. Тэгэхээр эхэлж байгаа яг тэр хугацаанд хүн хамгийн оргил хамгийн их жингээ хасагддаг байхгүй. Хэдий одоо ингээд би ингээд усан жин шүү гэж хэлсэн ч гэсэндээ хүн ингээд тооруул зүтгээд байдаг байхгүй. Тоо багасч байвал хүн сэтгэлээр турж ийн гэж ойлгоод байдаг. Тэгэхээр хамгийн анх турж яасан тэр хурдыгаа өөх биш шүү дээ тий. Хамгийн анх турж яасан тэр хурдыг үргэлжлүүлээд яг үргэлж тийм хурдтайгаар хасахыг хүсээд байдаг. Яарж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хамгийн том алдаа болдог байх. Хүн ингээ яарад адгах тусам ерөөсөө тэр үр дүн гарах болно. Яагаад тэгэхээр энэ чинь одоо хэрвээ эрүүлэр турахыг хүсэх юм бол хүн сард 2-3 кг л ерөөсөө хасах боломжтой. Эрүүлэр гэх юм бол за тэгээд тэрнээс дээш болох юм бол эрүүл бус гэсэн үг. Тэр бол зүгээр жин хасагдаж байгаа байхгүй юу? Усан жин. Тэгэхээс өөхний хэмжээ ерөөсөө биш. Одоо галбир ч юм уу те. Тэгэхээр их жин хасах боломжгүй бол биш, боломжтой. Бүх хоолыг чинь хасаад заяа өдөрт нэг ширхэг алин мэд гэдэг ч юм уу те. Зүгээр яаж яж байгаад хоолыг чинь хасаад хажууд чинь мод ярьж байгаа зодоод цэцэлтгаад өдөржингөө дасгал хийлгээд байхад бол та зүгээр үнэхээр ховх сорогдсон заяа. Тэгтээ хамгийн гол асуудал нь тэгж яарч тэгж хурдан хугацаанд их чин хассан бие насан туршдаа яг тэр хассан дэглэмээр л байж чадахгүй бол нэг л өдөр идэхэд өмнө байсан жингээ хэд дахин нуулж багада 2 дахин нуулж жин чин нэмэгддэг тийм асуудалтай байдаг. Тэгэхээр эрүүлэр хасна гэдэг нь яадаг вэ гэхээр сард 2-3 кг гэж бид дөрвөлсөн шүү дээ тий. Тэрэн шиг тууштай дасгалыг маш гоё системээр хийх ёстой. Яарахгүй жингийн тоонд ач холбогдохгүйгээр маш зохион байгуулалттай, сахилга баттай тууштай л хийх нь ерөөсөө хамгийн гол нууц нь байдаг.
Тэгэхээр бүгдээрээ жингийн тооны араас хөөцөлдөхгүй. Нэг бол хэтрүүлээд өдөржингөө бүр ингээд амар хийдэг. Нэг бол хийхэ болохоор бүр огт хийхэ болчдаг. Яг нэг тийм асуудал ерөөсөө биднэрт байгаад байдаг. Энийгээ засчих юм бол бүгдээрээ дахиад эргээд үр дүнгээ харж эхэлж чадах нэ. Миний дасгалаа хийдэг жим дээр байна. Тэгээд ажилдаг жим дээр ч байна. Одоо хүмүүс яг ингэдэг аахгүй юу? Дөнгөж гаднаас орж ирэнгүү те жингээ үзнэ. Тэгэнгүүтээ дасгалаа хийж дуусангуудаа дахиад нэг үзнэ. Тэгээд ерөөсөө баг гэртээ жинтэй хүмүүс бол баг хажуугаар өнгөрөх болгондоо ингээл үзээлэн. Тэгээд тахайг харахаар бүр ингээ алгадаа ичмэ санагдаад байдаг байхгүй юу? Яагаад тэгэж үзээд байгаа юм? Жишээ нь өглөө юу ийдсэн байна тий? Би засаагүй. Ясаа хамаарад хүний жин одоо 500 мл-тэй ус усны дараа үзэх юм бол мэдээж 500 г нэмэгдэж гарна. Тэгэнгүүтээ би зассны араас дахиад 500 ассан юм шиг байна. Тэнгүүр хүмүүс ингээд би ингээд хасагдчихлаа тий? Би ингээд нэмэгдчихлээ гэд ингээд идэг байхгүй. Тэг яг тийм шавнарч байгаа надад. Тэгээд бүр жин бити үзээд байгаа чи. No God, please no. No. Oh my god. Булчин чи хэрвээ ургаад гоё болсон бол харин ч бүр жинчин нэмэгдэж гарна. Булчин өөх хоёрыг харьцуулахад булчин чинь хүнд хэрнээ жижигхэн. Өөх болохоор хүнд хэрнээ бүр айгу том хэлбэртэй масс томтой байдаг. Тим ялгаа байдаг байхгүй. Тэгэхээр өөрсдөл гарч байгаа үгүйгээ яаж үздэг вэ гэхээр тойргоор үздэг. Тойргоо л хэмжиж үнэхээр үзмээр байвал тойргоо л үзчихье. Жингээ үзмээр байвал сардаа нэг ч юм уу те. Ер нь жин байх хэрэггүй. Одоо яг одоо жин гэрт жин байдаг бол гаргаж хай. What? Ер нь жин ямар ч хэрэггүй. Зүгээр л урдгаал хийж л байвал өөрчлөх харна. Тэр жин мэн ерөөсөө ямар ч хамаахгүй. Жишээ нь би 52 кг-тай болмоор гэж боддог. 52 кг танд чухал юм уу? Эсвэл би чинь гой болох чухал юм уу? 52 кг-тай жин болгон өөр ахгүй юу? Өөхтэй 52, булчинлаг 52, гой биетэй 52, онцгой биетэй, өөхлөг 52. Бүгд өөр. Тийм болохоор жин ерөөсөө нас бол тоо гэдэг шиг жин бол тэр килограмм бол зүгээр бас л тоо. Тэгэхээр манайхан зөв арга туршаад үзээрэй, өргөжлөлөд хийгээрэй, хэмжмээр байвал тойргоороо үзэх нь байх нь шүү. За хоёрдугаар шалтгаан нь болохоор ерөөсөө жинтэй дасгал хийхгүй байх. Энэ нь маш том шалтгаануудын нэг байна. Дөнгөж хийж эхэлж байгаа хүмүүс айгүй ингэж хасдаг байхгүй. Би эхлээд жингээ хасчаад дараа нь булчингаа ургуулах нь зүгээр үү? Эсвэл хамт ингэж хийж эхлэх үү гэж асуугаад байдаг. Тэгээд бас би ерөөсө булчин ургуулахгүй. Булчин надад хэрэггүй. Ийм том пүмпүн гэсэн ийм булчингууд хэрэггүй. Би зүгээр л турмаар байна. Би ийм муухан болохгүй гэдэг байхгүй. Зүгээр л турмаар байна. Тийм учраас би ерөөсөө жин өрөхгүй. Эсвэл жин өргөсөн ч би маш хөнгөн жин өргөмөр байна гэд бүр өөрөө тийм сонголтоо бодоод ирсэн байдаг. Яагаад вэ гэхээр тэр хэнийг хийж үзсэн л ээж дараа хийж үзээд мэдээж өвдөлт өгөн тийм ээ. Хүнд жин өргөхөөр ингээд чилээд булчин ч угаасаа чилээж гимтэк гэж тасгал хийж байгаа шүү. Мэдээж өвдөлт өгөн. Тэгэнгүүт хийхгүйгээ шууд ингэждэг аахгүй. Тэгэхээр тэр нь хамгийн том алдаа болдог байх нэ. Юусе гарал алхаалаад нэг л кардио хийсэн хүмүүс. Кардиогоо бол өстой үнэхээр сайн хийн. Зам дээр алхаж байна. Шатан дээр л явж булаацалтаа л алхаж байна. Энэ юусоо жин хасахт чинь маш том хаалт болж өгч яадаг. Зөвхөн нэгээр дагнах. Энэ бол хамгийн буруу аргуудын нэг. Тэгэхээр бүгднийг хослуулж явах хэрэгтэй. За тэгээд хослуулахдаа жинтэй дасгалыг яаж анханасаа хийж эхлэх вэ гэхээр мэдээж хүн анханасаа байгаа бэр чадлаа бүрэн дүрэн ашиглаж чадахгүй. Тухайн хэсгийн булчин чинь амархнаар ойлгуулах юм бол ерөөсөө ашиглагдж байгаагүй гэсэн үг баг. Тэгэхээр тухайн булчин чинь мэдээж цул байна. Тийм учраас бүгдээрээ ядаж ямар жингээс эхлэх ёстой вэ гэхээр эхлээд биеийн жингээр ядаж эрзэнтэй ч юм уу тий эрзэнтэй дасгал хийж эхлээд өөрийнхөө биеийн жингээр чултгаа хөдөлж эхлээд дараагаар нь бүгдээрээ одоо энгийн амьдрал дээр бидний хэрэгжилж ашигладаг жингүүд байгаа штэ. Жишээ нь бидний одоо эмэгтэй хүний одоо цүнх байна тийм үү? Цүнх чинь одоо жишээ нь хэмжээд үзэх юм бол хичнээн килограмм хүнд цүнх бид нар үрж явдаг. Бид нар жингийн баг хэмждэггүй учраас баг мэдгүй тийм ээ. Тэгэхээр нэг удаа ячултгой хэмжээд үз хамгийн их авч явдаг. Ээж нар маань бол хүүхдүүдэд өргөдөг. Маш их бяртай байдаг. Одоо хүүхд нь одоо хэдэн нас хүртэл өргөдгөө тэрвэрдгөө те. Яг одоо хүүхдийн чинь 10 хэд байх юм уу? 20 кг байх юм уу те. Одоо хэд байдیں۔ 5 кг ч юм уу? Дөнгөж төрсэн хүүхд хэд байх уу? 3 кг ч юм уу те. Тиймэрхүү ядаж амьдрал дээр хамгийн их ашиглагддаг хамгийн өндөр жингээрээ дасгал хийдэг байх хэрэгтэй. Ядаж тэгж эхлэх хэрэгтэй. Тэгж эхлэх юм бол би чинь маш хурдан дасна булчингууд чинь. 1-7 хоног өнөөдөр ингэж хийж агаад дараа 7 хоногоос нь тэр танд маш амархан болно. Одоо нэг ийм үг байдаг штеп.
Өнөөдөр танд хэцүү байсан зүйл дараа таны бие халаал болсон байна гэдэг. Тэгэхээр энийг үргэлж хийжээж тийм төвшөнд очино. Нэг удаа хийгээд биш, 2 удаа хийгээд биш, үргэлж тогтмол хийгээд ах юм бол маш хурдан тасдаг. Ядаж 7 хоногоор яригддаг. Одоо ингээд хувийн дасгалжуул авж байгаа хүмүүсээс одоо ингээд яг ингээд дундажлаад ингээд харах юм бол нэг сард бол хүний яг бэрс хэрэгдэг. Хүний яг өөрийн бэрс хэрэгдэг. За 2 дахь сараас эхлээд хүн бира жоохон ахиулж явна. Анх хийхэд хэцүү байсан жингээ жоохон ахиулаад бэр нь сайжраад илүү гоё болно. За 3 дахь сараас биен дээр үр дүн гарч эхэлдэг. Гоё болж эхэлдэг. Өөрт мэдрэгдэж эхэлдэг гэсэн үг тухайн хүнд. За тэгээд тэрнээс хойш бусдад мэдэгдэж эхэлдэг гэсэн үг. Ерөөсөө яг ийм дараалалаар явдаг. Тэгэхээр бүгдээрээ жинтэй дасгалыг хийх нь өөгч талтанд чинь кардио дасгалнаас илүү маш том тус болж өгдөг байна. Тэгэхээр яагаад жинэнгүүгээр жин хасах эсвэл галбиржих тийм ээ гоё фидбэтэй болох иймэрхүү боломж байхгүй. Тэгэхээр гуйж хүндийн жинтэй дасгал хийхгүй байна гэсэн хандлага бол. Энэ хандлага бүгдээрээ зассан цагт ирүүлчин дээрээс нь үр хүүхэд болоод одоо ойр дорныхондоо зөв үлгэр дуурайл үзүүлэх хэмжээнд очино гэсэн үг ээ. Фитнес зааланд очиод дасгал хийхэд free weight гэж байгаад байгаа шүү дээ. Free weight болон төхөөрөмж гэж хоёр байгаа. Free weight гэдэг нь болохоор зөвхөн штанг тийм ээ. Штанг тэгээ гантелууд байна. Өөрөө өргөж явдаг юмнууд, өөрөө удирдах явдаг хийдэг дасгалын төхөөрөмжүүд гэсэн үг. За тэгээ тэд нар дээр дасгал хийхэд бол техник маш чухал байдаг учраас хэцүү байдаг анханасаа. Тэгэхээр тэд нар хэцүү байх юм бол том төхөөрөмжүүд байдаг шүү дээ. Тэр төхөөрөмжүүд чинь ерөөсөө бүх дасгалыг амарч гаргаж ирсэн юмнууд байхгүй юу. Тэгэхээр тэг бүтцийг эхлээд хар. Дээр нь бас зураг байж байгаа. QR код бас байж байгаа сүүлийн үеийн юмнууд. Гар утсаараа тэр QR-ыг уншуулангууд заавар нь гараад ирнэ. Үгүй бол хажууд нэр нь байж байгаа дасгалынх нь хүний хийж байгаа зурагтай заавар хаашаа орох юм бэ энэ дасгалыг хийвэл гэдэг. Тэр зураг нь байж байгаа. Тэр зургийг сайн хар. Тэгэнгүүт ингээд заавар нь байж байгаа. Тэгэнгүүт яг тэрэнд нэг бариулал барьчих. Тэгэнгүүтээ ингээд татаад эсвэл түлхээд үз. Яг тэгээд явж байгаа чиг рүү л татгаад ерөнхийдөө бараг болцдог гэсэн үг. Тэгэхээр та нар ямар нэгэн аргаар тэр төхөөрөмжүүдийг ингээд өөрөө удирдах авч явдаг төхөөрөмжүүдийг хийхэд хэцүү байх юм бол өөрөө таныг бараг авч явдаг тиймэрхүү төхөөрөмжүүд дээр хийгээд үзээрэй. Тэгээд бүр болохгүй бол заалны багш байдаг тийм ээ. Заалны багшаар тусламж гуйж болно. YouTube-ээр дүрэн бичлэг байж байна. Тэгээд ингээд та нарт маань яг хүсэх юм болвол бүр маш их боломж байгаа. Тэгэхээр та нар маань биеийн хүчний засаглыг заавал хийж агаарэ гэж зөвлөе. Тэгээд жин хасагдахгүй байхад нөлөөлөх 3 дугаар хүчин зүйл нь юу вэ гэхээр кардиог хэтрүүлэн хийх. Жингээ хасахаар шийдсэн эсвэл хэтрүүлэн эдсэн хүнийг таних ганцхан дохио байдаг. Тэр нь болохоор маш их кардио хийх. Андшгүй хоолоо хуураад чит хийсэн хүмүүс юм уу те болж болох бүтэхгүй юм идсэн эсвэл гинт ингээд турхаар шийдсэн ч юм уу те бист одоо яг маргааш цэцлэг турна гэл яг ингээд шийдсэн хүнийг харахад зүгээр шууд яг кардио хийгээд байдаг байхгүй юу. Нэг их кардио хийдгүү хүн ингээл гинт кардиог маш ихээр хийж гэх юм бол тэр хүн ямар нэгэн болохгүй зүйл идсэн юм уу эсвэл турхаар шийдсэн гэж ойлгож болох нь байна. Мэдээж кардио дасгаланжин хасахад хамгийн хэрэгтэй хүчин зүйлүүдийн нэг боловч хэтрүүлэн хийвэл харин ч эсэргээрээ сөрөг үр нөлөө үзүүлдэг байх нэ. Яагаад вэ гэхээр түрүүн би 2 дугаар хүчин зүйл дээр ярьсан булчин дасдаг гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр хүн кардиог 1 цагаар сар хийхэд тэр 1 цаг танд нөлөөлөхөө болно дасна гэсэн үг. Тэгэхээр та яг хуу цаг 30 минут хийжээж өмнө хийжсэн шиг үр дүн төрнө. Цаг 30 минутаар дахиад 1 сар хийхэд дахиад тэр нь танд дасчихна. Тэгэхээр үр нөлөө үзүүлэхгүй. Тэгэхээр та ахиулах шаардлагатай болно. Үр дүн гарахыг хүсвэл. Тэгэхээр ч хүн өдөржингөө хийх ямар ч боломжгүй тийм ээ. Тэгэхээр системтэй цагийн тодорхой төлөвлөгөөтэй явах нь. Тэхийн тулд бид нар том зорилго хэрэгтэй тийм ээ. Алсын зорилго очих цэг хэрэгтэй. Тэгэхээр тэрийгэ маш сайн төлөвлөсөн бол тэр хүртлээр бүгдээрээ ингээд сайхан гой хуваар гаргана гэсэн. Өнөөдөр 30 минут, 7 хоног 30 минут, дараагийн 7 хоног нь 40 минут, дараагийн 7 хоног нь 50 минут, дараагийн 7 хоног нь 60 минут. Ингэсээр байгаа тэр өдрөө хүрэхэд танд үр нөлөө үзүүлэх нь. Яг ингэж системтэйгээр явах юм бол кардио дасгалч нь үр дүн үзүүлнэ. Харин ямар ч зорилгогүйгээр анханасаа ерөөсөө цагл гарвал ерөөсө 2 цаг, 3 цаг үргэлжлэн ингээл эсвэл янз бүр эсвэл нэгэн хэвээ ингээл хийгээд зөвхөн кардио хэтрүүлээд хийгээд ах юм бол эсэргээрээ танд нөлөөлөхөө болно. Би чинь стресс нь харин ч бүр жин нэмж хавгнах маш том эрсдэлтэй. Жишээ авах юм бол бид нар одоо видео тоглоом тоглоно шүү дээ. Тэгэнгүүт нэг аймаг гэж байдаг шүү дээ.
Тэр амийг бид нар үргэлж ингээд ашиглаад байж чадахгүй ш. Тэр чинь бас ингээд дуустдаг тийм ээ. Үргэлж ашиглаж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр кардио гэдэг чинь яагаад би видео геймийг ингээ амьтаа зөвлөсөн бэ гэхээр яг эрэгтэй үедээ гаргаж ирэх хөзөр чинь кардио байдаг байхгүй. Тэгэхээр кардиог хэдрүүлэн хийж болохгүй. За дараагийн хүссэн үр дүнтэй хүрч чадахгүй байхад саадуулдаг шалтгаануудын нэг нь болвол нүүрс усыг огт хэрэглэхгүй байх. Одоо ингээ хүмүүс би одоо турах гэж байгаа юм чинь за би турахаар шидлээ. Тэнгүүд одоо нүүрс усаа шууд хаасъя. Ерөөсөө яг ийм алдаа маш их байдаг. Амжилттай жин хасах, хүссэн үр дүнтэй хүрэхэд туслах хамгийн зөв арга нь нүүрс усыг огт хасах биш. Өөрт тохирох нүүрс усыг олох болон өөрт тохирох нүүрс усны хэмжээг олох. Ерөөсөө л энэ чухал. Тийм учраас зөв нүүрс усаа хэрхэн яаж хичнээн хэмжээтэй идэх вэ гэдгээ олох нь чухал байдаг байна. За дараагийн жин хасахад хойш татдаг асуудлуудын нэг нь бол дан ганц жин дээр харагдах тоонд хэтэрхийг анхаарлаа хандуулах. Жин хэмжигчдээр харагдах тоо бол нас бол тоо гэдэг шиг зүгээр л тоо. Жин хэмжигчдээр харагдаж байгаа тоо бол хүний биеийн доторх өөхний хэмжээтэй бол ямар ч холбоо байхгүй. Зүгээр таны бие чинь хэдэн килограмм байна вэ гэдгийг л харуулж байгаа болохоос биш. Одоо танд хэдэн килограмм өөх байна, хэдэн грамм булчин байна гэдгийг чинь харуулж чадахгүй гэсэн. Одоо сүүлийн үед одоо тийм наривчлалтаа гаргадаг болцсон тиймэрхүү юмнууд байгаа штэ. Гэхдээ тэрийг та харснаар яг яаж чадах вэ? Тийм учраас эхний ээлжид тэрэнд мөнгө өрхийн оронд зүгээр та 1 сарын заалны мөнгөө өгөөд дасгалаа хийсэн дээр эсвэл та аятайхан хүнс аваад зөв хоолой зөв идэхтэй зориулах хэрэгтэй. Тэр бол танд бол би юусаа санал болохгүй. Машин дээр харагдаж байгаа тооны үр дүнгээс илүү хүний нүдэнд харагдаж байгаа бодит үр дүн чухал учраас тийм зүйлд бол таныг их анхаарал хандуулах ямар шаардлагагүй байхгүй юу? Тиймэрхүү тоон дээр ач холбогдлохгүйгээр бодиттой нүдэнд харагдах үз үр дүн дээр ач холбогдлоо өгөх нь танд маш том тус болох болно. За дараагийн жин хасахад саад болдогын шалтгаан нь бол нэмэлт бүтээгдэхүүнд хэтэрхийх найдах. За солонгос одоо тренерүүд ингээ хүмүүстэй айгүйх ярьдаг байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр нэмэлт бүтээгдэхүүн таны өмнөөс таны жинг хасч өгч чадахгүй гэж айгүйх хэлдэг байхгүй юу багш нар хүмүүстэй. Тэгэхээр тэр хэмжээнд хүмүүс яг тиймэрхүү нэмэлт бүтээгдэхүүн хайдаг гэсэн үг байгаа байхгүй юу. Ямар нэгэн шийдтэй бүтээгдэхүүн хайгаад байдаг хүн. Өөрөөс гарах би юу хийвэл турж чадах вэ гэдэг биш. Би юу уувал, юуг хэрэглүүл би турах вэ гэж хайгаад байдаг. Тэгэхээр тиймэрхүү юмыг хүн хичнээн хайдаг нь яг ийм үг гарах хэмжээний тийм их байдаг нь харагдаж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо угаасаа манайхан ч гэсэндээ тиймэрхүү юм их хайдаг. Тэрнээсээ уламжлаад бүр тийм бизнесүүд маш их гарсан. Одоо бүр зүйлдээ тамирчид нь баг одоо багш нар гэдэг байгаа тийм хүмүүс нь өөртөө одоо энэ кофег уул турна, энийг уугаад гүйлгүүл турна гэж жах шиг тий. Энэ бол амар утгагүй асуудал ахгүй юу. Одоо өөрөө тамирчин амар мундаг тамирчин гэж хэллэгдээд ингээд амар үнэтэй багшлаад явж байгаа хэрнээ хүнд ямар нэгэн бүтээгдэхүүн санал болгоод явж гэнэ гэдэг бол надад бол сонирхол санагдаад идэгин. За тэр яг яагаад одоо энэ нэмэлт бүтээгдэхүүнийг үр дүнгөө хойш татдаг гэж байна гэхээр нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нэрийг бод нэмэлт гэж байгаа юм. Тэгээ юун дээр нэмэх гэдэг байгаа. Үндсэн дасгал хооллолт энэ дээр нэмэх нь гэж байгаа байхгүй нэмэлт бүтээгдэхүүн гэж байгаа. Эрүүл нэмэлт бүтээгдэхүүн гэж юу ярьж байгаа гэхээр таны хоолноосоо нөхөж авч чадахгүй байгаа уурэг одоо хөлсөөрөө алдж байгаа амин хүчил тийм ээ эрдэс бодис тиймэрхүү зүйлсийг хоол хүнснээсээ авч чадахгүй байгаа тохиолдолд нэмэлтээр гаднаас оруулж ирэх шингэн хоол ямар нэгэн үйлдвэрийн аргаар идэхэд хэлбэр болгоод боловсруулчихсан шууд ингээд уудаг агада капслан болгоцсон тиймэрхүү юмнуудыг хэлээд байгаа байхгүй юу. Тэр бол эцсийн арга биш байгаа байхгүй юу. Тийм учраас нэмэлт гэдэг нэрээр нь хар ухаанаар бодоод ойлгох юм бол нэмэлт гэхээр чинь үндсэн дасгал, үндсэн хооллолт дээр нэмээд тэдгэрийг ашиглаж болно гэсэн үг. Тэгэхээр ямар үүрэгтэй вэ гэдэг нь бол ойлгомжтой болж байгаа зү тий. Таны хийж байгаа дасгал болоод хооллолтын дээр нэмэр болох дэмжлэг үзүүлэх ийм л үүрэгтэй болохоос ерөөсө гол хүчин зүйл нь ерөөсө биш байх нь байна. Тэгэхээр та нар иймэрхүү зүйлс дээр ач холбогдол өгөхөөсөө илүү эхлээд дасгалаа хийж сурах, дасгалаа тогтмол хийж сурах, тууштай байж сурах, зөв хоололт сурах, эдгээрээ л хамгийн түрүүнд хийж сурах нь цаахан амрах бас хэрэгтэй. Тэгэхээр нэмэлт бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд биш эхлээд чухал юмнуудаа дараагийн асуудал. За ингээд хамгийн сүүлийн 7 дугаар шалтгаан нь жингээ хасаад үр дүнд хүссний араас ямар ч төлөвлөгөөгүй байх. Яг үнэндээ байж тээ. Хүн ингээд зоригтой байж тээ. Одоо өнөөдөр 8 сар байлаа гэхэд 9 сарын 1 гэхэд би 3 кг турнаа.
За жишээ нь тэгж бодож үзье те. Яг цэг байгаа байхгүй те, бид нарт очих цэг байгаа. Тийм учраас бид нар яг тодорхой ингээд систем гаргаад явчих болно. Бүх юмыг яг ингээд төлөвлөөд те. За 4-7 хоног байна. Эхний 7 хоногт ингэн 2-7 хоногт ингэн. Тэгээд ингэн. Айгуу гой төлөвлөж болно зэгцтэй. Ингээд гой системд явхад 9 сарын 1-нд бид нар үр дүндээ хүрчин. Гэтэл бид нар яг тэр одоо хүссэндээ хүрэнгүүтээ эргээд нөгөө 8 сарын 1-ээс өмнөх байсан бие дээрээ очоод хэрэгэлдэг байсан хоол, хүнс, хуучин тиймэрхүү юмнуудаа идээд эхлэх юм уу? Тэгэж юусоо болохгүй те. Тэгэх юм бол эргээл нөгөө нэг 7 дугаар сард байсан та болчихно шүү дээ те. Тийм учраас эргээд дахин ингэж үргэлж зоригтой явж явах хэрэгтэй. Одоо 9 сарын 1-нд би ингэсэн юм чинь одоо би энэ жингээ тэдний хугацаанд хадгална. Эсвэл би дахиад тэдэн сарын хугацаанд тийм байдалд хүрнэ. Дандаа жин хасах биш тийм ээ. Одоо би гой өгцгөө гой болгоё. Гуяа гой нарийсгий, мөрөө гой болгоё, гой хэвлэнийхаа болчин харъя гэдэг ч юм уу тий. Яг ингээд өөртөө жижигхэн челленж хийгээд айгүй гой тийм зорилгууд амар том зорилго тавих хэрэггүй. Хүн хитрхийн их дааж давшгүй том зорилго тавьчихаар тэрэндээ хүрч чадахгүй стресстэй. Дундаас нь бас ингээд бууж өгөх хандлага зөндөө байдаг. Тийм учраас жижигхэн боломжийн өөртөө тарсан айгүй гой тийм челленжүүд хийгээд авах хэрэгтэй. Сая хэллээ шүү дээ тий. Сахаргүй нэг сарын челленж өөртөө хий. Эсвэл одоо өглөөний цаг яг 30 хоног дараалсан сахаргүй өглөөний цай хийдэг ч юм уу. Өдөрт 100 граммаас дээш уурга авчээ гэдэг ч юм уу. Яг нэг тиймэрхүү ингээд гоё эрүүл гоё байж болох тиймэрхүү челленжийг өөртөө хийжээвэл илүү урт хугацаанд тэр тухайн хүрсэн үр дүнгээ хадгалаад аваад явах боломжтой. Бидний ингээд зовж гэжтэй. Бидний ингээд хүсэж хөлс хөдөлмөрөө гаргаж олж авсан би чинь урт хугацаанд олж авч байгаа ч гэсэн эргээд алдахад маш хурдан байдаг байхгүй. Тэр үнэхээр шударга биш. Тийм учраас бид нар яг үнэндээ хүссэндээ хүрлээ. Тэрнээс хойш яг жинхэнэ дайн тулаан яг тэндээс дахиад эргээд эхэлдэг байхгүй юу? Хасах амархан, нэмэх амархан, хадгалах маш хэцүү байдаг. Тийм учраас хадгалах дээрээ л бид нар илүү их сайн анхаарах хэрэгтэй. Тийм учраас бүгдээрээ үргэлж өөртөө челленж хийгээд үргэлж гоё зорилготой байвал удаан хугацаанд үр дүнгээ хадгалаад насан туршийн амьдралын дадал зуршил болгож авч явж чадах нэ. Тэгээд хамгийн сүүлд миний зүгээс уриалахад дасгал хөдөлгөөн хийхдээ эрүүл зөв хооллохдоо хэсэгхэн хугацаанд хийж ийн гэж юусоо бодох хэрэггүй. Би ингээд насан туршдаа ойр орчныхондоо нөлөөлөх үс тийм гоё хэв хөвшилтэй болно гэж бодож эрүүл байна гэж бодож тэр чинь айгүй том зорилго штэ. Дэглэмийн хоол гэдэг чинь яг үндэ бидний идэх ёстой энгийн хоол байгаа байхгүй юу? Хүмүүс ингээд жишээ нь турах гэж ингээл одоо эмэгтэй хүмүүс юм уу хин нэгэн эрүүл хоолж ингээл дэглэм барьж ийн гэж бодоод эрүүл хоол иддэг штэ. Тэнгүүтээ өөр хүүхдүүдтэй эсвэл нөхөр хүүхдтэй ч юм уу те тиймэрхүү бусад гэр бүлийнхаа хайдаа дотныхоо хүмүүст юу ч хамаагүй хийж бууз хуушураа хийж өгөөлэдэг. Тэгэхээр ч амар шудраг биш байгаа зү. Өөр айгуу гой цэвэрхэн гой хоолоод гой болоод байгаа хэрнээ. Бусад хүмүүстэй болохоор юу ч хамаагүй өгөөд идэг. Тэр чинь бол муухай асуудал ахгүй яг үүндээ. Бас нэг юм үг байдаг штэ. Та цэцгэнд усагддаг хэрнээ хүүхдтэй яагаад кола өгөөд идэм бэ гэж те. Тэр үг бүр надад толгоонд ингээд орцсон дээр үед ингээд сонсч байсан үг. Тэгээд ямар тач та нар маань эндээс ямар нэгэн зүйл олж авсан байгаасай, ойлгосон байгаасай гэж найдаж байна. Тэгээд та нартаа амжилт хүсье. Тууштай байх бол ерөөсөө хамгийн гол түлхүүр. Тэгэхээр тууштай байдал гэдэг нь нэг удаа зөв хооллох ч 7 хоног хийх, сар хийх бол тэр бол ерөөсөө биш. Урт хугацаанд удаан хийх тусам тэрийг л тууштай байдал гэж хэлээд байгаа. Тэгэхээр хин урт хугацаанд хийн тэр тусмаа гоё болно. Дасгал хийн гэхээр урт хугацаанд хийгээд авах тусам улам томроод байдаг эд зүйл биш. Энэ ч бас хязгаар гэж байдаг. Эмэгтэй хүмүүс бол тодорхой хэмжээний хэмжээ гэж байгаа. Тэгэхээр эмэгтэй хүмүүс маань би одоо энэ хүн шиг ийм амар болохгүй. Би өстэй ийм амар болохгүй. Ямар муухай эрэгтэй хүн шиг гэж ярьдаг штэ. Маш хичээж маш урт хугацааны хэмжээнд хийж ээж тусгай тамирчин байж ээж тодорхой хэмжээний золиос гаргаж ээж тэр том булчин гүйцэтгэдэг. Одоо иймэрхүү хэмжээний булчин бол би одоо 6-7 жил одоо хийж нэг иймэрхүү л хэмжээнд очиж байгаа. Гэхдээ хүний бие гэдэг үнэхээр улам гоёлуулаад идэм билээ. Намайг ингээд эртнээс таньдаг хүмүүс бол мэдж байгаа да анх ингээд хийж эхлэхэд ямар байсан, хийхээс өмнө ямар байсан, хийхэд ямар байсан. Тэгээд одоо ингээд улам томроод байна уу эсвэл ингээд гоё галбирчаад байна уу гэдгийг бол хүмүүс аягүй сайн мэдж байгаа. Тэгэж харж байгаа хүмүүс байвал намайг тэгэж мэддэг хүмүүс байвал энэ доор комментээр бичиж үлдээгээрээ. Тэгээ намайг одоо ямар болцсон байгаа, ямар байсныг бас бичиж үлдээгээрээ. Тэгээ бусад хүмүүс маань ч гэсэн харах байх. Ямар тааж ийгээлснээр томроод байдаг гэж зүйл биш. Томруулыг гэсэн ч тэр тийм амархан зүйл биш. Тэгэхээр бүгдээрээ ямар тааж дасгал хий.
заавал хий. Тэгээд эрүүл зөв хоолол эдгээр чинь бүгдээр хоорондоо уялдаа холбоотой аль нэгний балансыг ихтүүлэхгүй багдуулахгүй тогтмол хийж хахад маш хурдан үр дүнгээ харуулнаа. Тэгэхээр үр дүн гарч агаад гацсан байсан ч гэсэндээ тууштай л хийгээд ах нь байна. Тууштай. Тууштай гэдэг үгийг 1000 удаа хэрэглэх шиг боллоо. Бүгдээрээ тэгэхээр тууштай дахиад нэг удаа хэлчих тууштай л байгаарэ. Жилд маш цөөхөн удаа амардаг. Гарын 10 хүрээнд бараг багтахгүй юу. Тийм 365 66 хоног юм бол бараг 350-д нь бараг хийдэг байх гэж бодож байна. Тэгээд энгийн хоолыг бол би бас яг тиймэрхүү 350-д нь эрүүл хооллоод 15-д нь ч юм уу те энгийн хоол эцдэг байж магадгүй. Тэрнээс ч бага эддэг байж магадгүй. Тэгэхээр тэрэндээ бол би ингээд амар хэцүү ерөөсөө байдаггүй. Хүн ингээд дасчдаг. Ямар ч юмд дасчдаг. Тэгээд би чинь өөрөө ямар нэгэн хүнд хоол орж ирэхээр ингээд түлхээд байдаг болчдаг, эрүүлжээ цэвэрчдэг учраас тэгээд тийм учраас та нар маань би чадаад байгаа юм чинь та нар ч гэсэн чадах учиртай. Би та нарт бас ингээд туслах гал ингээд адилхан ингээд та нартайгаа хуваалцах гад уган бичлэг хийгээд байгаа. Тэрнээс ч би одоо ингээд амар олон сабскрайбертай болоод мөн олоод те надад үл тийм зориг анханасаа байгаагүй. Зүгээр ямар ч та хүмүүстэй чадах юмараа туслая, мэддэг юмаа ингээд харамгүй хэлж өгье гэж бодсон үднээс л ерөнхийдөө эхлүүлсэн байгаа. Тэгээд улам илүү олон сабскрайбтай болоод явбал илүү сайн олон хүнд хүрэхийг хүсэж байгаа учраас сабскрайб хийгээрэй гэж би хэлээд байгаа. Тэгээд та нар маань найз нөхдөдөө шеэрлээд миний channel дээр subscribe хийгээрэй. Гэтэ бас хийхгүй байсан бас болно. Instagram дээр маань follow дараарай. Тэнд би өдөр болгон story оруулдаг. Тэгээ бас гоё reelүүд хийдэг. Өдрийн vlog маркийн юмнууд баг тэнд ордог. Энд баг YouTube дээр одоо дахиж орохгүй байх гэж би хэлсэн шүү дээ, тий. Тэгээ мэдээж бичлэгэн дээрээ comment, like заавал үлдээгээрэй. Надад маш их уран болж өгдөг шүү. Ингээд та нартаа маш их баярлалаа. Ингээд та нартаа маш их баярлалаа. Бүгдээ их олуулаа болж байгаа. Тэгээд хоолны контент маань хүмүүс маш их хүрч байгаа. Амьдралдаа орхон гэж багтуулсан. Тэгээд та нар маань комент айгүй их бичээрэй. Би комментуудыг унших маш их дуртай. Маш их урам авдаг. Тэгээд гоё амьд харилцаа үүсэж байгаа тийм мэдрэмж ингээд хүмүүстэйгээ уулзж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэгээд Instagram дээр дагах юм бол би тэндээ бас асуулт хариулт явуулна. Тэгээд тэрэн дээр асуултуудаа үлдээгээд тэр нэгдсэн журмаар би нэг удаагийн дугаар болгоод оруулъя гэсэн саналтай байгаа. Та нар маань орж ирээ тэнд асуултаа үлдээгээрэй. Тэгээд та нартайгаа дараагийн дугаараараа уулзцгаая. Ингээд түр баяртай.